одоо ингээд компанид ажиллана явагдаж байна. Гэсэн өсвөр насны хүүхдүүдэд ер нь бол нэлийн асуудал гардаг. Яг хэнд хандхаа яхаа мэддэггүй. Манай сургууль дээр ариун цэврийн хэрэглэлийн автомат машин тавигдаад 600 охинд чип нь тараагдсан байгаа. За тэгэд ерөнхийдөө бол энэ сард 3 удаа авах хэрэгтэй байдаг. Охтууд маань яг одоо ингээд бүр яг биений мэрснээс хойш бүх хугацаанд биш яг ингээд мартах санах үе гардаг штеп. Тэр үедээ хэрэглэх боломжтой. Манайх одоо илүү орчин үеийн технологичсан болохоор чипээ оншуулад сард 3-ыг л авах боломжтой. Энэ нь одоо бүх хүнд хүртээмжтэй гэсэн үг. Энэ машин тавигдаад миний яг анзаарч байгаагаар яг манай ангийн гадаа тавигдсан болохоор анзаарч байгаагаар одоо танихгүй ч гэсэндээ охтуудын маань хандлага бүр амар өөр болсон. Мэдхгүй нэг эн чи ингэж ажилтдаг штеп. За минийх ингээд чипанд би өнөөдөр авчираагүй маа чи надад өгч өгөх үү гэж ер нь хоорондын харилцаа хандлага нь бүр амар лаг болж байгаа. Ийм сургуульд оруулж хүүхдүүдэд ийм хаалтай сэдвийг ингээ нээлттэй болгож өгч байгаа нь хэрэг талархаж байна.